Ноябрийн 17-нд Нохой сарын 29-ны шара бишэн өдөр Итгэл хам буламын сургаал. Итгэл хам булама ном үзэж байсан зунд шүлэг бүхнээ утхындан дадаж бисалгаснаас гарна шудалсан айлгалт бүлэг аюунаар өөрчлөгдөе гэж аялда. Энд Бурханы номын сайглама голдуу дөрвөн шатын чүлгээр бышдэг ушараас инээндэн хэдий үе дотор дадаад дараа нь бисалгах шадлаас утхын танд илő болж гарах. Бурханы номын шудалж ойлгосон дараа тэр мэдсэн аюунаар энэ ойлгосон юм өөртөө ба өөрийн байдалд зохисуулахын тулд өөрчлөгдөе. Тэгвэл та энэ ойлголтын эзэн болж бахархах.